Дэлхийгээр нэг тархан суусан илэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр суугийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэджилж байна. Адар энерги нэвтрүүлгийг эхлүүлэхээр хөтлөгч ганц үг болон хөтлөх зандаа миний бие бэлэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг эрүүл хүнсээр дэлхийг дайлна гэдэг үрээтэй хушхан брэнд болон доктортой өсөлтийг тууштай байдлаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх хийж өгөх Apex Capital үн цаасны компани вэнцэтгэж. За тэгэхээр та энэ нэвтрүүлгийг NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 гэсэн хос төлгөөнөөр яг одоо хүлээн авна. За өдөр минь ганашаа. За өдөр минь хүргье. За Говьалтай аймгийн Халиун сум. Тэнд Гүү бариачийн баг гэж байд юм байна. За Гүү бариачийн багийн одоо нутагт нь байдаг Өвөр замын өтөг гэдэг газар дүнсгэр өндөр уулсынх нь баруухан ингэрт нь тэгж бас нэг юм одоо очиход нэг юм нурж эвдрээгүй байгаа тийм чулуун хороо байд юм байна л да. Яг энэ хорон дээр 1935 оны 2 дугаар сарын 9-ний өдөр лодон хэмээх айлх байдаг байсан юм байна. Лодон хэмээх айлын одоо том хүү болон одоо нэгэн хүү мэндэлж байгаа юм байна. Тэгээд тэр хүү нь бол доороо бол 2 эмэгтэй дүүтэй. Түүнийг төрсөн даруйд нь бол хуучны нэршлэр арын хүрээний ламаас одоо нэр авахар очихт нь лам хүн сайн хүү төржээ, сайд хүү болно гэж бэлгшээг нэрийг хайрласан юм байна. Тэднийх болохоор ялаатын голоор хаварчиж, шонт өвөр гол, ар голоор цусдаг ийм айл байж. За энэ лодон гэдэг хүн болохоор сумандаа ер нь нэлээд алдартай. Юугаараа алдартай вэ гэхээр гарын дүүтэй гэдгээр алдартай. Можоо хүн баггүй. Тэгээ олон энэ нэг одоо том одоо ном судруудыг те баримтаглах. Тэгэл одоо можооны бас хийж болох ямар олон ажлууд байдгүй. Тэдний бүднийг хийдэг ийм дархан хүн байж. Тэр хизээний тийм төлөв даруй зантай, ажлын төлөө нойр хоол үзэгддэг, гүндүүгөө сайхан иргэнэ. Нутгийнхандаа тэгж яригддаг. Харин түүний гэргийг болохоор цаян гэдэг. Тэгээд нутгийнх нь болохоор жүжээ гэж намгаалд юм байна. Тэгээ орсон гарсан хүмүүсийг дайлж цайлсан, хоол цай сайтай, ааш сайтай нэгэн сайхан эмэгтэй гинэ. За тэгээд энэ хоёр хүнээс буюу ийм сайхан хүмүүсээс уухан хүн болж мэндэлсэн хүнийг төдөв гэж нэрлэж байгаа. За тэгээ энэ төдөв хүү болохоор одоо багаасаа айгүй тийм хэрсүүд ээж авдаа нилээн ингээд нэг ажил төндөнд тусалж идэг. Тэгээ байнгын гоё гэр ахуудаа аж ахуйч тийм тэгээ ухаалаг сэргэлэн хүү гинэ. Тэгээд маш сонирхолтой нь өөрөө маш сониуч хүүхэд төрчиж. Айгүй сониуч. Тэгэл юм болгоныг энэ яадаг юм бол тэр яадаг юм бол гэж аав ээжээс айгүйх асуудаг. Аав нь харин түүртлгүй, ээж нь харин түүртлгүй байнга хэлж өгдөг. Тэгээ гэр оронд нь ирж байгаа нутгийн хөвгчүүд эдгээрээс үр байд суухын аргагүй болтол юм асууж шалгадаг. Энэ ямар учиртай, энэ гол ямар нэртэй, тэр уул яадаг гэдэг ч юм уу те. Айгүй сониуч юм хүү юм нэ. Тэгээд дээрэс нь сониучаас гадна маш сайн юм ой тогтоолттой. Нэг сонсцсон, нэг хардсан юм өөрийнхөө ингэ тогтоогоод байдаг. Тэр нь юм бүр цаанаасаа юм ирсэн л бэлэг байгаа байхгүй. Ширэн дугаашгүй юм ба шүү дээ. За тий. Тэгээ энэ одоо Говьалтай аймгийн Хантан ширээ нуруу гэж байгаа тий. Хантан ширээ нурууныхаа билээр хонь ургаа хариулаад явахдаа бэлчээрт явж байгаа адууг ингээд нүдэрээ ингээд тоолол тий. Тоомоогоо ингээд тоолол. Тэгээд ингээд зүсээр нь их ингээд чэйжилдэг. Тэгээд ер нь ямиг их тогтоочдөг. Хондоо яваад эрэхт нь гэрт нь одоо хүмүүс ирсэн байдаг. Манай тим адуу алга болоод хэдэн өдөр болж байгаа, хэдэн сар болж байгаа. Тэгээ ийшээ явсан сурагтаа гэд хүүгээс ирж асуудаг. Хүү болохоор танаа тэр адуу чинь тэдний өдөр тим газар байсан ингэсэн гэдэг. Тийшээ гүйжилээ гэдэг. Тий, ийм амар ой тогтоолттой байхгүй. Тэгээ бас тэр ой тогтоолт нь зүгээр гоо зэ. Чи хүүхэд учраас ирээд явж байгаа хүмүүсийг хүртэл ямар хувцастай байсан, ямар үйл хөдлөлтөө, ямар үг хэлдэг, ямар янзаар ярьдаг гэдгийг хүртэл шийдэлждэг. Тэгээ нөгөө ойр авийнхаа хамаатан садны хүүхд өнөр мөнөртэй нөгөө ирсэн хүнийг дөөрэж үзүүлээд ингээд шоглоод идэг. Нутаг усны нэвтрхий тэл юм байна. Харин тийм нэг ийм хүү байгаа байхгүй. За тэгээд хамт одоо нэг тоглож өссөн хүмүүсээс нь хэлэхдээ болохоор ер нь ингээд хаанч явж исэн ингээд хадж байдаг юм уу те цасч байдаг юм уу шорооч байдаг юм уу тэрэн дээр ингээд нэг юм гараараа юм зураал бичээл тэмдэглээл ингээд оролдоод явдаг юм хөөж. За ингэж жагаад сургуульд орох цаг нь болж байгаа юм. Тэгээ хүүгээ сургуульд ороход нь аав нь тухайн үед ч юм бол юм даавн юм цүнхтэй ч юм уу те дайлан бэн цүнхтэй ч юм ингээд оролдог байсан юм ба шүү дээ. Аав болохоор өөрөө можаан хүн гарын дүүтэй өөрөө хүүдээ цүн хийж өгч байгаа. Тэгээ өөрөө хүүдээ цүн хийж өгөхдөө модоор хийж байгаа. Тэгээ модоор хийхдээ номын сав бүтэн байхын өрөөл өргөж цуурах цоочтой модон цүнх урлаад хүүгээ явуулж байгаа байхгүй. Хүүдээ модон цүнх өгүүлээд тэгээ сургуульд нь явуулсан гэсэн. Би тийм модон цүнх төсөөлөхгүй шүү дээ. За тэгсэн чинь 8 настай 1942 онд энэ Наран сумынхаа баг сургуульд ороод Алтай хотынхоо одоо бүрэн дунд сургууль суралцаад 1950-аас 53 онд Улаанбаатар хотод ирээд багш нарыг бэлтгэх сургууль. За 1953-аас 56 онд улсын багшийн дээд сургуулийг дүүргэж байгаа нөгөө хүү маань. Ангиас сурж явсаар хат. Тэгээд энэ улсын багшийн дээд сургуулийг дүүргэхдээ орос хэлтэй
Тэгээ англи хэл бас жоохон гадралдаг болоод төгсөж байгаа. Тэгэхээр орос хэлний одоо багш маягийн мэрэгжилтэй болчлаа гэсэн үг байхгүй. Тэгээ яг энэ үеэс ахуулаад манай он бас өөрөө нөгөө уран зохиол гэдэг юм бичиж үзэх гэж ингэж хэд хэд удаа оролдоод эхэлж байгаа. Тэгээ 21 настай байгаа яг ингэ сургуулаа дүүргчин гутал нь одоо түүнийг төрлөх нутаг буюу Говьалтай аймаг руу те явж сургуультай багшлаа гэж явуулчихж байгаа байхгүй. За ингээд 21 настай эрдмийн одоо шимийг амталсан хүү эргээд өөрийнхөө төрлөх нутагт ээж багшилж байгаа гэсэн үг. За энэ үе бол түүний амьдралын одоо уран бүтээлийнх нь онцгой үе гэж нэрлэгддэг. Энэ өөрөө нөгөө маш сониуч, маш юм тогтоолттой болохоор хүмүүсийн энэ нэг анзаардгүй юм үйл ажиглагдах онцгой учрлуудыг ингэж өөрөө их тэмдэглэж бичиж тэрийг их аждаг. Тэгээд одоо энэ ардын хувьсгалын үеэр энэ хантайшир болно өрнөсөн өргөн цараатай ээдрэ боллонтэй их үйл явдлын тухай нэг юм өөрөө роман бичиж эхлээд тэр нь болохоор уулын үер гэдэг роман баггүй. Энийг болохоор 1960 онд ер нь дуусгасан гэдэг. Тэгэхээр 1960 онд дуусгахаас өмнө тэнд нөгөө нэг 21 настай байхаас ахвал бариад эхэлсэн. Тэгээ яг энэ романа дуусгахдаа нэг 23 орчим настай. Тэгээ 23 настай тэр залуу ийм том романыг тавьсан байгаа байхгүй. Бүр санаанд багтахгүй шүү дээ. Тэгээ тэр уулын үер гэдэг романыг би уншаагүй л дээ. Гэхдээ уншсан хүмүүс байх юм бол тэн дээр гарч байгаа үйл явдал тэр түүх үйл явдлыг яаж бичсэн бэ гэдгийг 23 настай хүүхэд буулгасан гэсэн. Би багтаа уншижсэн. Тийм үү. Одоо зүгээр нэг сайн санахгүй байна. Дүлгөөнд оны ч одоо Шоолохов ч бас 23 настайдаа гаргасан гэж ярьдаг шүү дээ, тий. Ер нь бол эн чинь Монголдоо төдийгүй дэлхийд бас юм байхааргүй сод тохиолд юм билээ л дээ. За тэгээд 20 дугаар зууны ихэнх үеийн Монгол оронд энэ уулын үе шиг олон эдрээтэй эзэгдэг үйл явдал болоод өнгөрөхөд хүмүүс хэн байснаа хэн болж хувирж байгааг харуулсан тийм зохиол. Хүн одоо нөгөө энэ нийгмийн цаг үеийн үйл явдлаас болоод яаж өөрчлөгддөг юм бэ? Аж амьдрал болон хувь заяа яаж яаж ингэж өөрчлөгддөг юм бэ гэдгийг харуулж бичсэн. 23 настай байхдаа ийм юм боддог байсан гэж. Ийм сэтгэлгээний цар хүрээтэй романыг бичнэд бол ер нь багадаа 40 50 настай хүмүүс бичнэ шүү нэр. Харин тийм бах тий. За тэгээд нөгөө сумандаа очсон баг штэ. Багшилж байгаа. Тэгээ хажуугаар нэг юм бичээддэг байх нь штэ. Тэгэн гол нөгөө мэдээж л одоо эн чин дөнгөж 50 он нэдэр гэхээр нөгөө нэг шинээр багш ирсэн тий. Улаанбаатараас багш ирсэн. Тэгээд хүүхдүүд мөхтөө сумын төв мөвийнх нь ойр авих хүмүүс харна штэ тий. Тэгээ их гой бие авч явдаг их цэмгэр тий. Тэгэл одоо сурсан мэдсэн зүйлтэй баян юм бичиж тэмдэглэж хөтөлж идэг. Тэгээд шүн унд тийм үг юм гэмээр баян цонхон дээр лаа асаалтаа байж идэг. Тэгэл тэнд чинь нөгөө нэг юм соёлын баг үр ирж байгаа байхгүй. Тэгэл хүүхдүүд чинь хараал гайхаал. Тэгээд сонин болоод дагад уурайгаал те. Ингээ байж байгаа. Тэгээ энэ залуу багшийнхаа энэ эгэл агаад эрхэмсэг заяа тууштай зарчимж хөдөлмөрт зан төлөв танин мэдих бүтээг төрөх ирэмслийг нь олон хүүхдүүд харж гайхаж даган дуурайж тэнд ингэ сонирхож ирсэн. За тэр дунд хин байсан гэдгийг би зөвхөн сүлд тусамжнаас нь олсон юм. Одоо хожмоо Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн болсон үргэлжилсэн үгийн нэр зохиоч Санжин Пүрүүга яг энэ хүнийг харж ирсэн тэр багшилж явах үед нь. Тэр 21 настай залуу. Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн зохиолч сэтгүүлч Сономын Лочин. Монголын зохиолч, яруу найрагч Элс цас романаар нь бид нар мэддэг Шажинбат. Олон зохиолчид мөн дээрээс нь шинжлэх ухааны бусад салбарт Монголдо түүхийлэгч болсон олон эрдэмтэд энэ хүнийг хэлэхдээ тэр 21 настай багшийг харж байхдаа эгэмнээс мань татаж эрдмийн зам мөрд эргэлтгүй оруулсан хэмээн хүндэлтгээ хэлж байгаа. Тэгэхээр тэнд очисон тэр 21 настай залуу бол жинхэнэ үрийг тарьсан байгааз. Яста үнэхээр азтай хүүхдүүд юм тий. Элс цас бол миний амьдралдаа уншсан Монголын ер нь романуудын хамгийн гоё юм. Тэгээ эн чинь бас л түүхэн үйл явдлыг те ийм аргаар бичсэн гэдэг. За тэгээд тэндээ 3 жил ажилласан юм байна. Тэгээ 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахад томилогдсон юм байна. За анхны арга зүйчээр нь очиод Орос хэлний сургалт хариуцсан ажил томилогдсон байжсэн чинь нэг их удаагүй байжгаад үнэн сонин руу хуваалгачиж 61 онд. Тэгээ 61 онд утга зохиолын нарийн бичгийн дараагаар томилогдсон. Тэгээ ажиллахаар очисон чинь ерөнхий эрхлэгчийн нарийн бичгийн дарга гэдэг цагаач гэдэг нэг эмэгтэй байна гинэ. Үеийн ойролцоо. Тэгээ тэрийг хараад дурлцсан. Тэгээд түүнээс хойш энэ хоёулаа би энэс холдоог. Тэгээд энэ хүнийг одоо цаашдаа тий өдөр тутмын том сонины одоо хариуцлагатай албанд байхад нь тэр гадаад дотоодод сурж дээшлүүлж яхад нь тэр маш олон бүтээлийн дээр юмных нь ард хүндтэй ажил албаных нь ард яг энэ цагаач гэдэг эмэгтэй хамттай байгаад нөхрийнхөө өстө жинхэнэ тулгуур хань нь болж ард тал нь тий ард тал нь болж ирсэн. Тэгээд цагаачгүйг бас өөрийг нь хэлэхдээ номын сангийн эрхлэгч байжгаад юу болоод гэдэг үлээ. Тэгээд өөрөө бас нэг маш их судалж уншиж мэддэг. Мэдлэг боловсролтой. Тий энэ хоёр хүн ингээд нийлцсэн байхгүй. Тийм л учраас одоо бидэнд өнөөдрийн үлдсэн их юм асгарсан байх нь л да. Тэгээд давхар өөрийнхөө зохиол бүтээлүүдийг одоо ингээд ажиллаж явах явцдаа бичсээр байсны нэг нь Монгол ардын одоо энэ үлгэр гэдэг юм чин гоё юм шүү дээ, тий. Монгол хүний зүрхэнд нь байгаа. Энийг ер нь одоо ингээд кино гэдэг юм гараад байна. Иймэрхүү байдал руу бичээд үзвэл яад юм бэ гэд бас л нөгөө нэг 25 6 настай байхдаа оролдож үзэл ингээ яваад байсных нь нэг нь одоо энэ 27 8 наснаа л бичсэн болов гэмээр нэг
зохиол биччихэд тэгээ хоошоо сургуульд явчихдаг байхгүй их нэртэйгээ аваад. Тэгээ тэр хойгоор нь кино болгож манайхан Монголд хийж байгаа. За тэгээд тэр киноны зохиолынх нь эхлэл дээр болохоор зохиолч нь ард түмэн би зөвхөн бичээч нь билээ гэж хэлдэг. Энэ бол одоо жинс алдахын өмнө нэртэй зохиол байж байгаад тий. Найрлагч чимэд тосоргоо хийхдээ бол зэрэг нэмхийн өмнө гэдэг кино гэсэн. Тэгэхээр энэ зэрэг нэмхийн өмнө гэдэг киног 27 настай залуу бидэнд бичиж үлдээсэн байх нь шүү дээ. Тэгээ одоо хүртэл бид нар үзэхэд юуг хардаг вүлээ тийм дээ. Юуг өгүүлдэг вүлээ. Аим шүү. Тэр нөгөө манжийн дарлалын үеийн те ноёд түшмдүүд яагаад тэгж их жинсээ зэрэгээ нэмүүлэх гэж те тэгж их нөгөө хээл хавал өгдөг гэсэн. Энэ арт түмэнд ямар хэцүү тусдаг байсан те. Тэр тухай гоё түүхэн кино шүү дээ. Хошин байдлаар л хошин харуулж байгаа. Чи хошин бичлэлтийн хэм маягаас гараад ирсэн мó 20 хэд наснд те. За тэгээд энэний араас бүр удаагүй. Яг Оросд Москвад сурж байхдаа бас ингээд бичээл оролдоол ингээд дэснийх нь нэг одоо эхэлсэн байсан юм нь нүүдэл судал гэж маань байгаа тий өөрийнх нь. Энийг болохоор 1964 онд ер нь бол гар бичрэн баг дууссан гэж ярьж илээ. Тийм үү. Тэгэхээр чинь бас л ялгаа 35 оны гэхээр чинь 28 9-өөс л тий тэрний мөр эхэлсэн явж исэн ч юм уу баг цэг тавьсан ч юм уу ийм байсан гэж байгаа байхгүй. Яа нүүдэл судал чинь ноён өргө шүү дээ бас л. Тий. Тэгээ яг энэ 64 онд Москвад энэ нийгмийн ухааны академид суралцахаар яваа. Тэгээд тэнд байхдаа бас энэ Алтан гац чигийг заана гэд бүтээлээ 1966 онд Москвад байхдаа бас бичиж дуусгаж ирсэн. Тэгээ одоо энэ болгоно нь биднэрт ингээд одоо үед ч гэсэн барахааргүй ноён оргил бүтээлүүд шүү дээ. 60 жилийн өмнөх юмуд яриад шүү бид нар. Тэгээ нэг 28 өстэй байгаа залуугийн тухай яриад шүү дээ. Тэгээ ингээд Москвад одоо суралцж байхдаа нийгмийн ухааны сургууль гэдэг үлээдээ Teams академид суралцсан юм билээ. Тэгээд суралцж агаад төгсөөд ирэхдээ дэд эрдэмтний зэрэг хамгаалчаад ирсэн. За эрэхтэй бол одоо нэг 32 настай буюу 1967 онд эх орондоо нөгөө хүмүүс маань ирж байгаа маа. Алтан гац чигийг заана гэд өөрөө энэ 20-21-р зууны монголчуудын алтан гац нь болно гэж мэдээч байсан багт. Амир тий. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл хүнсээр дэлхийг дайлна гэд ийм гоё том амбицтайгаар ингээд өрөөнд хүртэл их гоё таалагж байгаа юм. Ийм брэнд бидний ивент гэж. Энэ бол хушхан брэнд. Хушхан брэнд гэдэг бол одоо maaхан нөгөө цөмсөн самраар нь сайн мэдэх бах тий. Бас цөмөөгүй самраар нь ч мэдэх бах. Тэр цөмсөн самрын бол ингээд амар штэ. Яг ингээд нэг хуруу орчим тий. Нэг жижигхэн самар байдэ. Тэгээд бас тэрийг томруулсан байдэ. Хуруу нь болохоор их гоё. Тэрийг задлаа, шууд ам руугаа бүгдийг цутглаад тэгээ сайхан зажлаа. Самарч их гоё өйг штэ бас. Тий. Тэдний гаргацсан энэ юу нэг хүний нэг юм хэрэгцэн таацсан тий. Тэгэхгүй болохоор яг самар цөмхөр одоо хил самар ч юм нэг стика самар авчих юм бол дуусгаас нь салдаг. Харин тий. Бас тий цагийн гар зэдэг. Ажлын тэгээ сатаа гэдэг шүү дээ. Гэтэл эднийх болохоор ингээд жижигэн жижигнэр нь яг одоо нэг эрүүл аргаар нь ингээд боловсруулаад танд аваад ирсэн. Тэгсэн цоош нэг гоё бас нэг бүтээгдэхүүн гаргасан. Тэр нь яадаг гэхээр энэ нөгөө хуш модны самраа заавал нөгөө юу яахгүй зүрхүүтнэр нь гэсэн үг шүү дээ. Шууд ингээд шахаад маш хүчтэй нөгөө шилдэг технологиор ингээд шахангууд нэг тос гарнаа да. Тэр тосыг нь савлаад одоо энэ худалдаанд гаргачих. Тий. Тэр бол үнэхээр бүр шилэн хүртэлтэй дизайн нэх гоё тий. Бид хоёр нийлэн дээр нэцэн гарна шүү дээ. Тэгээд тэрийг өглөөдөө ер нь нэг цайны халбгаар ингээд уугаад байвал биеинд маш сайн. Яг тэр хушмод бол дэлхийн хаасаг байгаа. Гэхдээ хушмод болон самартай. Самар болон чөмөгтэй. Гэхдээ Монголд уургадаг энэ хушмод нь бусад хушмодныхаа хамгийн супер нэг гэдэг. Тэр хуш судлаач хүн хоёулаад бүр яг ярьслаа гэж хэлсэн шүү дээ. Манай од мөндөр нэрээ хуш гэд хушмод гэд хайгаар амар гоё ярьслаа. Маах бол бүр зүгээр энэ юм байл шүү дээ. Бүр байгалийн. Тэгээд тэрний нөгөө нэг савлгаа тэр чин бас нөгөө нэг Монголд ирсэн гадны найзтай бэлгэлэл төртөл Монголын ийм онцлог гоё бүтээгдэхүүн. Тий. Тэгээд нөгөө хоёлаа чинь сайхан нээлтэн тавьсан биш бэлэг аваад явж байгаа шүү дээ. Үнэгүй сайхан тостой болсон. Тий. Баахан самруудтай тостой тий. Тэгэхээр тэрийг болохоор нөгөө хоолнд ингээд нөгөө халуун байдлаар хэрэглэдэг юм шүү. Нөгөө эсгийн тос идэх шиг хэрэглэхгүй. Харин нөгөө салаад идэнэр нөгөө юу яадаг та холдог та. Тэгэхээр тос идэг. Яг тэгэхэр гоё юм байл. Тэгээ одоо би гэртээ явж байгаа шүү дээ. Ингээд бид хэд ч яадаг гэхээр нэг гоё ингээд нөгөө салаад одоо ногоотой ч юм уу те. Тэгэхээр нөгөө хуш модны самрын тосоо хийгээд хутахаар маш өвөрмөц. Бүр гоё тим нэг гоё салаад болчихлээ. Ингээд амд ингээд нэг гоё самар намтагтаал. Тэгэхээр харин манайхын шууд хуш модны самрыг шууд ингээд нөгөө нэг юм
хоолнд хэрэглэхгүйгээр шууд ингээ амны албагаар ингээ дуучин муучин гэхээр бас гайхаж хийж магадгүй те. Яг манай ээж ихнэр яг тэгж л. Агаач өгсөн чинь уунаа гэж гайхал те. Тэгсэн чинь энэ хушмод чинь Монгол ургадаг хушны юм онцлогтой өөр юм байна гэд хэлсэн чинь тэр одоо сервантанд байгаагаас ингээ багсаалаа хин нуужгаар мэддэггүй те. Яг тэгэхээр энэ омега 3 6 9 гэх тосны хүчил витамин Е, манга, магний, зайс, цайр те зис юу гэдэг хүний эрүүл мэндэд нэн шаардлагатай эрдэс бодис амин нэмэр манай хуш модны самар маань үнэхээр баялаг юм. Тэгэхээр та одоо энэ тосыг авахыг хүсвэл Сансар, E-Mart, Carrefour, Номын супермаркет, M-Mart, Хамбург дээр, Наран супермаркет, FS супермаркет, өөрөөр GS25 CU гэд хаасайг байгаа шүү. За ингээд манай энэ гоё брэнд маань нэр үнэхээр эрүүл хүнсээр дэлхийг дайлаасаа гэж хамт олонд нь өрөөж байна. Харин тийм. Тэ өрөө. Сто гоё үлсэж байна ч тэ. За үргэлжлэе. За ингээд 32 орчим настай яг эд залуу те. Тэгээд хилтэй юу хилтэй. За тэгээд өөрийнх нь хувьд үнэхээр сониуч бүх юмыг таньж мэдгээд зорддог. Тэгээд тэнд байхдаа мэдээж бас Орос хэл сурчгаа чинь цаашдаа зөвхөн Монголоор тогтохгүй дараагийн Европын улсуудын түүх мөх гэд бүхэл юмыг судалж байгаа үзэж байгаа. Ингээд 67 онд Монголд ирсэн. Тэгээд 68 оноос ахуулаад энэ Монголын зохиолчдын эвлэлийн хорооны орлогч дараагаар ажиллаж эхэлж байгаа байхгүй. Тэгээ өөрөө нөгөө зохиол бүтээл юм оролддог учраас бас л нөгөө нэг зохиолч чинь нэг нэгнийхээ бичсэн юмнаас нэг нэгнийгаа ингээд мэдээд идэг тий. Тэгээ хоорондоо танилцаад ингээд бүрддэг. Айгүй гоё хамт олон юм билээ шүү дээ. Тэгээд эрэхтэй энэ хүн чинь бүр гайхмар хүн ирсэн. Монголд эрэхт нь хүмүүс хараа гайхмар. Яагаад юм гэхээр энэ төдөв маягийн бүр юм амьдралын оо хим маяг гэх юм уу те бүр тийм юмтай хүн ирж байгаа байхгүй өөрийн гэсэн. Яад юм гэхээр их уншдаг, гүн сэтгэдэг, бүтээлчээр ажилдаг. Цаг хугацааг цагийн механизм шиг ашиглах. Тэгэхээр альва дилс бол занг үл хаашаах, хүмүүст хариу нэхэхгүй тусч сэтгэлээр хандах, үзэл бодолтой үнэнч байх, холч мөрөгнөр угтан харах. Яг өөрийн гэсэн нэг юм юутай болсон. Харааны чихтэй бүх юм төлөвшсөн. 32 настай. Тэгээд ер нь энэ хорвоо дээр яах гэж ирсэн бэ? Би энэ байгаа цагаа юу хийж бүтээж ард түмэндээ те энэ хойч үедээ үлдээх ёстой вэ гэдгээр бүр тэр 30 настай эргэтэл ойлгоцсон нэг хүн ирж байгаа байхгүй. Тэгээд өөрийнх нь бас ажилладаг юм нөгөө их сонин хүний анзаарахгүй байгаа тэр учлуудыг нээдэг гэдсэн шүү дээ. Олж хардаг гэдсэн шүү дээ. Тэгээ өөрөө нөгөө хорвоотой танилцсан түүх гээд тэрийг ер нь л оролдоол бичээд л байгаа. Тэгэл нөгөө нэг хол байхдаа анх чулуутай танилцж ирсэн, анх салхитай танилцж ирсэн тэр болгоныгоо уран нарийнаар илэрхийлдэг. Тэгээд ерөөсөө яг ойлгож авсан тэр гүн ингэж бодсоор байгаа ойлгож авсан юм нь хүүхдийн танин мэдхүү гэдэг чинь энэ хүмүүний ертөнцийн одоо дэвшил танин мэдхүү тэр зүйл нь юм байна. Хүүхдийн танин мэдхүү чинь хамгийн чухал юм байна гэдэг. Тэгээд ялангуяа хүүхэд рүү анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээд чиний үе те дараа үе чинь дээд үе чинь байж болно. Дараагийн үе гэдэг чинь хүүхэд юм байна гэдэг. Тэгээд хүүхэдтэй холбоотой ном зохиол энэ төр юм бичих хэрэгтэй юм гэдэг юм сэтгэлд нь байнга тэглээд байгаа байхгүй. Тэгээ хорвоотой танилцсан түүх гэдэг байгаа энийг болохоор 1969-с 1970 онд 33 настай байхдаа гаргаж байгаа. 17 хэсэгтэй те тим юмтай танилцсан минь, ийм юмтай танилцсан минь ингээд явдаг. Тэр номыг нээгээл эхнийх нь хуудсан дээр те өөрийнх нь оршил хэсэг байдаг. Би ингээд анх ирэхэд би юу ч хөөөрсөн хорвоо харин баян байсан дараа нь ингэсэн тэгсэн гэж ярьж явж хагаад одоо би яг 33 жилиг үдсэж байна. Танин мэдхийн их аян үлзийтэй байх болтугай гэж өрөөлөө бичээд үлдээсэн 33 настай байгаад. Өөргөө ирэж байгаа шүү дээ. Тэгээд бүр бат оршсон шүү дээ. За тэгээд энэ хорвоотой танилцсан түүхийг гаргаад мэдээж Монголдо хэвлүүлж байгаа. Тэгээд олон орны хэл дээр хэвлүүлээд бас гадаад руу энэ зохиол нь гараа явж байгаа. Тэгээд тэр үед болохоор 1922 оноос ахуулаад манай Монгол улсад энэ Монголын залуучуудын эвлэлийн төв хороо гэдэг юм байгуулагдсан тийм. Тэгээд залуучуудын эвлэлийн төв хорооны одоо анхны даргаар нь орчин үеийн утга зохиолын үндэслэгчдийн нэг буян нэмэхгүй сонгогдож ирсэн гэдэг. Тий. Буян нэмхийг бид нэр эх 7 хоногт өнөд адренер оруулах ш. Тэгэхээр бас нэг манай алтан гац соёнгийн хэрэглэгч. Тий. Энэ хүнээр эхэлж исэн Монголын тэр залуучуудын байгууллага явсаар хагаад яг энэ 60-аас 70 онд болохоор Пүрвжав гэдэг хүн дэр байсан. Даргаар нь. Энэ Пүрвжав гэдэг хүн Монголын хувьсгал залуучдын эвлэлийн нэрмжид анхны шагнал гэдэг ямыг одоо бий болгоцсон байж хагаад тэр шагналыг яг тухайн үед оюуны цараагаараа эрдэм чадлаараа толгой зөхөж явсан сорс хэтэн болох тэр 33 настай төдөгт өгч байгаа байхгүй. Энэ бол зүгээр нэг юм шагнал биш гэдэг байгаа байхгүй. Тэр хийгээд байгаа юмных нь тэр цаад мөн чанарыг мэдээд байгаа. Энэ хаашаа яваад байгаа гэдгийг мэдээд байгаа. Тэгэл одоо асж байгаа гал дээр нь те одоо модол өгч байгаа байхгүй. Улам өрдөж өгч байгаа байхгүй. Яг энэс хойш
ерөөсөө яг тэр Монголын залуучуудын байгууллага те Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн одоо нэгдүгээр нарийн бичгийн дараач чөлөө төдөвгөө орж ирж байгаа. Тэгээ яг энэ 70-аад оны үед чинь болохоор Монголын одоо энэ улс орны хөгжил яг энэ эд ирчээ авах гал те яг ингээд ирчээ авах гал тэгэл энэ он жилүүдийг ерөөсөө яг нөгөө төдөвгөө тэр яг залуучуудын байгууллага өдөдөж ихснээс ахуулаад одоо хүртэл хүмүүс яг төдвийн 10 гэж нэрлэдэг. Яг төдвийн 10 яг 10 жил өдөрсөн. 10 жил төдвийн 10. Хөгжлийн тэр ирч хүчний гол зүтгүүр нь залуучууд гэдгийг өөрөө хардсан. Залуучуудыг нэгтгэн зангидаж оройлон манлайлах тэр эрхэм нөгөө бидний мэдхтэй аав нэг модон цүнх хийж өгөө те таны мэдгүй хайн гаргаж байгаа тэр хүү байгаа. Тэгээ 75 он гэхэр чин яг одоо 40 нас хүрч байгаа юм уу те 40 настай байхад нөгөө хөгж яг энэ Монголын залуучуудыг удирдах тэр том албан дээр ирж байгаа. Монголын хувьсгал залуучдын эвлэлийн төв хорооны 1-р нарийн бичгийн дараагаар томилогдсон. За энд ирэхдээ манай хүн бол яг нөгөө бодсныхаа дагуу сансандаа хүртсэн байсан. Тэгээд ер нь яг өөрийнхөө хийх тэр зорилгоо бүр маш гүн мэдж байгаа. Тэгээ яасан гэхээр одоо энэ манай орны нийгмийн эдийн засаг, соёл, эрүүл мэнд, урлаг, боловсрол, хөдөө аж ахуй гэдэг эн чинь бүр маш том салбар шүү дээ, тий. Ганцхан уран зохиол одоо биш байхгүй энэ үнүүд. Энэ олон салбар дэвшилт гарсан нь одоо ингээд дэвшил гарч байгаа болгоно нь залуучуудын энэ байгууллагатай шууд холбоотой байсан. Ягаад тэгэхээр одоо энэ 70-аад оны үед чинь Монголын хүн ам одоо нэг 2 сая хүрэхгүй гэдэг байна, тий. 2 сая хүрэхгүй байгаагийнх нь 100-ны 70% нь 30 хүртэлх насны залуучууд гэж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол орн чинь тэр тухайн үе чинь бол залуучуудын ирэн байгаа байхгүй. Залуучуудын орн байгаа байхгүй. Гэтэл тэднийг яаж одоо дараагийн түвшний мэдлэгтэй, чадвартай, салбар болгоны одоо ийм өрсөлдөх үүс тэгээд бие бэлдрийн хувьд, эрүүл мэндийн хувьд яаж ийм дараагийн түвшний иргэнийг бэлдэх юм бэ гэдэг тэр том асуултад өөрөө тартал болгож байгаа байхгүй. Зүгээр л одоо тэндээс ингээд тэр залуучуудыг гээшээ явуулаад юм туслууч биш. Одоо энэ хүмүүсийн эх орон сэтгэлгээг яаж суулгах юм? Эрдэм мэдлэгийг яаж суулгах юм те? Энэ хүмүүсийг хааш нь яаж хөтлөх юм бэ гэдгээ өөрөө бүтэн ухамсарлцсан байсан байгаа. Тэг хэрхэн шинжлэх ухаан тань мэдхүд дурлуулах вэ гэдэг том асуудал байгаа шүү дээ. Залуучууд надад гараа хатуулсан тэр жил тэднийг хааш нь хөтлөх вэ гэсэн асуудалтай тулгарч үлээ би гэж. Нэг их бодолтгүй нүднээ ил харагдаж байгаа сэтгэл гжигдсэн 3 асуудал байна тэр үед. Одоо тэр нь болохоор бодлого буюу эрдэм боловсрал, эрүүл мэнд, эмгэгч урам. За энэ 3-аар л ерөөсөө залуусыгаа тий хөтлөх ёстой байна гэдэг. За тэгээд яг энэ талаар нь болохоор төрийн шагналд ардын уран зохиолч Сүрэн Жавгаа болохоор энэ яг хэн гэдэг хүн одоо төдөв гэдэг хүн энэ залуучуудын байгууллагад орж ирээ те тэр хүн ерөөсө хүнийг ерөөсө цааш нь түлхдэг юм буруу зам руу оруулдаг биш. Харин эсэргээрээ татаж аваад шудраг зоригтой одоо түүнийг хамгаалж ингэж ивэж чаддаг тийм оюуны бэлтэй тийм залуу байсан гэж байгаа 30 наснда. Тэгээ араас нь одоо энэ нэр сэтгүүл тэдэн бэлгийн хувьд болохоор ингээл дэрэгдэн ингээд очиод хамтдаа ажилласан болгоныг өөрийн нөлөө гэгэнд оруулж байнгын өсөж хөндөлгөждөг. Ингээд чаддаг юмыг нь олж хараал те. Тэрэн дээр нь ингээд дэлгэж өгөөл явуулаад байдаг. Алтан нар шиг те. Ер нь. За бас эвлэлийн ажилд нь олон нийтийн зүтгэлтэн цогцолмаа гэж хүн. Ёг дүүгээр биднийг хүмүүжүүлэгч байв. Бас ийм үгтэй. Тэгээ усын спортын аялал хөгжүүлэгч Жиан Дорж гэдэг хүн төдөвгөө бол биднийг ойлгож дэмжсэн одоо хүртэл бид нар ингэж баярлаж явдаг гэдэг. Одоо энэ дэр гарч байгаа хүмүүс шүү дээ те. Бүр салбарын өөр хүмүүс байгаа. Энэ хүн тэгэхээр Монголын залуучууд, Монголын тэр үеийн залуучуудынх нь яг одоо гарч байгаа оройд юм байгаа. Алтан гацсан байхгүй яг. Тийм ээ. За тэгээд эрдэм боловсрол гэдэгт нь юу ороод байгаа гэхээр шууд ингээд ухаантай хүн ч өөрөөр хардсан юм байна л да. За бидэнд баг сургууль байна, дунд сургууль байна, дээд сургууль байна тий. Энэ 3 ийм ямар одоо ингээд сураад гарч ирдэг нь ойлгомжтой болчлоо. За эрдэм боловсрол гэдэг бол зүгээр өгж байгаа нэг юм одоо академик тийм зүгээр нэг ясны боловсрал те. Гэхдээ эн чинь нөгөө хүн гэх юм уу те эсвэл нэг юм бүрэн боловсралсан хүн гэхэд хараахан хүрхгүй байл зүгээр эрдэм өгж байна. Эрдэм өгж байна. За тэгвэл тэр эрдмийг чинь те яаж хүн амьдралдаа хэрэгэлдэг юм? Яаж хүн одоо тэр ёс зүйтэй байх юм гэдэг ч юм уу. Тэр юмуд нь ингээ орхигдсон юм биш үү? Ингээд бүрэн боловсрал болох хэрэгтэй болно. Тий. Гэж харангуутлаа хуучин энэ Монгол уламжлалын сургууль гэдэг байсан. Тэрийг бол сэргээмээр юм байна да. За гэхдээ энэ хүмүүсийн чинь нөгөө нэг юм цаашдын ажилд нь те энэ сурсан мэдсний ашиглах дээр нь одоо анхаарах хэрэгтэй юм. Тэр цоорхоог л ерөөсө нөхөх юм байна гэд одоо тэр хүмүүсээ байж болох айгүй олон тийм ажил хөтөлбөрөөр зохиогоод явж байгаа юм л да. За тэгээд нэгд нь болохоор хүн бүрт хурж ажиллах, хоёрт нь болохоор асуудал цогцлбороор нь хандах, гуравт нь болохоор биечлэн хийж үзүүлэх аргыг. Тэгэхээр ийм юм байна. За ингэж байгаа юм байна. За өөрөө би үлгэрлээд үзүүлэх юм байна гэж урд нь гарч байгаа гэсэн. За тэгээд наацхан залуучуудын соёлын төв гэж байхгүйсэн. Тэгэнгүүт нь энэ ордныг байгуулах ажлыг санаачлаад, зохион байгуулад, зураг төслийг нь гаргуулад, сайн дурын хандив туслам цуглуулж, дээд түвшний асуудлыг шийдвэрлэхэд голлон ажиллаж байгаа. Одоо залуучуудын ийм байгууллага юм хэрэгтэй байна. За эрүүл мэнд гэдэг дээр нь болохоор
юуны өөр залуучуудын биеийн тамир спортын одоо талыг нь онцлон үзэх шаардлагатай өндөр тавих хэрэгтэй. Залуу хүмүүсийн нилээд нь бие суултай. Тэгээд дээрэс нь цан тишүүрээр явдггүй те усан сэлж чадахгүй байгаа юм. За тэгээд эн чинь цан тишүүрээр явна гэдэг чинь зүгээр нэг энгийн хэмжээнд явах биш. Эн чинь цаашдаа спорт дэлхийн хэмжээнд өрсөлдөх ёстой. Тэгэхээр энэ хүмүүсээ бид нар яаж бэлтэх вэ? Гэх мэтчлэн спортын төрлүүдийг нь хөгжүүлж байгаа. Тэгээд бүр ингэж олон зүйл хийснийх нь нэгийн дурдаад явхад өнөөгийн бидний сайн мэдих ер нь бол Монгол улсад анхны усан бассейн гэдэг юм хийж хахад энэ анхны усан бассейны ажлыг ерөөсө гардаж хийж бүтээж явсан хүн энэ Төдөвгөө байгаа байхгүй. Би олон юм орхиж байгаа шүү гэхдээ үнэхээр баг. Залуучдын соёлын төвч манайх мэдэн шүү дээ нөгөө сансрын наахан гэдэг. Тэнд чинь төв бассейн байдаг залуучдын соёлын төвгээ те. Тэр баг бахтай хичнээн гоё тэнд юм үздэг л. Нөгөө 10 жилийнх чинь хооронд нь ингээд урлагийн үзлэгээр өрсөлдүүлдэг. Тэр гоё шоунууд чинь тэнд л болдог байлаа шүү дээ. Одод болох юм гэсэн ингээд. Тийм. Тийшээ орохыг хүсдэг. Тэндээс нь дагаад энэ шиг соёл яваад байгаа шүү дээ хүмүүс те. Араас нь эмх журам. Хүмүүцсэн хүний гол үзүүлэлт гэж байгаа юм өөрөө. Тэгээд эмх журамтай байхыг эхлээд эх орон шаарддаг юм аа. Тэрнийг хэрэгжүүлэх санааг эх оронч үзэл гэдэг юм. Эх орон хаанаас эхэлдэг вэ гэх юм бол унсан газар угаасан уснаас эхэлдэг. Эрүүл газрыг сэндийчих, алаг цэцгийг гიშгчих, шувууны үрийг сүйтгэх, ан амьтдыг агнах гихчлэн эдгээрээс хамгаалах энгийн мэт зүйлсээс эх оронч үзэлтэй эмх журам эхэлдэг болохоор сүүлийн үеийн хотожсон залуустай гэдэг шүү дээ 70-д онд. Залуус энэ бүхнийг огтхон жирэгцүүлэн боддгүй дийлэнх нь болж эхэлсэн үед тэдэнтэй өөр аргаар ажиллах юм байна. Шууд 20 байг гэдэг. Өөрсдөнд нь таарсан, тэр нийгэмд нь таарсан, тэр өсөлтөнд нь таарсан өөр аргаар ажиллах шаардлагатай байна гэж ойлгоод тэр талаар ажиллаж эхэлсэн. Тэгээ энэ жилүүдэд яасан гэхээр Төдөвгөө бүр ингэж байгаа. Байгалыг байшинтай оруулъя гэдэг. Бүр ингээд тэр үеийн хүмүүсийн сонсоогүй юм гэдэг гэсэн. Одоо энэ уран яасан гэхээр цэцэг тарих хэрэгтэй байна. Зөвгийн өсгий хийдүүлээ. Загас өржүүлээ. Тэгээд ийм тогтоол гаргуулж аваад энэ уран бас амжилттай хэрэгжсэн юм байна. Тэгээд зөгөөчдийн нийгэмлэг хүртэл байгуулагдаад улсын их дэлгүүрт олон цэцгийн танхим нээгдэж, олон аквариум загсаараа автомашин худалдаж авсан гэж ярьж исэн хүүг яриаг сонсоод өөрийнх нь хийж исэн санаачилсан ажил үр дүнтэй болсонд маш их баяртай болсон гинэ. Тэгээж байхгүй Монголын анхны зоо паркийг байгуулах санаачлага тавиад анхны амьтдыг нь цуглуулж агаад төр зэсгийн дэмжлэг туцнаас болоод зогссон юм байна. За тэгээд эмх журамд хүнийг сургадаг дараах гол зүйл нь те юу юм гэсэн чинь хөдөлмөр. Одоо хэдүүлээ хөдөлмөрлөх ёстой. Тэгээд өөрөө ингээд залуучдын байгууллагыг аваад ингээд мэдээлэл зэдэлийн юмар ингээд одоо залуучуудтайгаа уулзаа тий ингээд юмар гаргахлаарэ бид нөгөө нэг үндсэн яг цэвэр эрүүл ирдэг. Бид нар цөөхүүлэх нэ байна тий. Тэгээд энийг хийж бүтээх залуучууд нь хэдэн хувь нэ. Энд чинь залуучууд чинь бидний хамгийн том хүч байна. Тэр үед төрийг удирддаг 4 том институцийн нэг нь залуучдын байгууллага байсан гэж байгаа байхгүй. Тэгээд түрүү хэлсэн шүү дээ тий 70% залуучууд. Тэгээд нэг хүн ганцхан ажил хийгээд өнөөдөр манай Монгол улс хөгжихгүй юм байна. Бид нар ирээдүйн хойч үедээ тийм хөгжилтэй орныг авч байгаа тул нэг хүн 2-оос 3, 3-аас 4 ажлыг хийх хэрэгтэй гэж хэлж ирсэн. Тэрийг нь маш олон одоо манай Монголын том болсон хүмүүс бүгдээрээ харж үзэж яг ойлгож ирсэн. Яг тэрийгээ өөрөө урт нь гараад манлайлаад аваа гэсэн. Өөрөө 3 4-өөр нь хийсэн гэж байгаа юм тий. Тэгээд 70-д онд гэж байгаа хотодсон хүмүүс гэж байгааз. Тэгээд Монголын уламжлалт хөдөлмөрийн баг сургуулга болсон их гарц гэж бодож ирсэн. Тэр баг сургууль гэдэг нөгөө нэг одоо мал амьтантайгаа харьцах, ахуугаа яах, байгаль орны ангих мэг тим юм хаягдсан. Тийм болохоор субботник, оюутны намрын ажил, сурагчдын хөдөлмөрийн хичээл, хөдөлмөр цуслангийн үр ашиг энэ болгоны санаачилж тэгээд ингээд үнэлээд гоё юм уралдаанд тулгаад нөгөө хүүхдүүд нь тийш өсөлдөөд ингэдэг болгоо тий. Өөрсдийнх нь хүслээр өөрсдийг нь баг хөгжүүлээд байгаа хөөх. Тийм шүү нэр хүүхд ахчууч гэсэн бас сонирхож иж магадгүй тий. Субботник гэдэг нь бид ер нь янз бүрийн мэд явдаг гэсэн. Зүгээр нөгөө сургуулийн эргэн тойрныг цэвэрлэхээс гадна тий гудамж талбайгаа бид нар чи их сайхан цэвэрлэнэ. Дээр нь бид ингээд хавар ангаараа яваад нэг хөдөө очиад ногоо тайрна, намар нь хураана. Ямар ч гэсэн одоо манай үеийнхэн бол жишээ нь ямар ч нэг газар тариалан эрхлэх хэмжээний анхан шатны мэдлэгтэй хэрхэн услахааж мэднэ, яаж хураахааж мэднэ. Энэ тэгэхээр Төдөвгөө юм биш үү? Нөгөө чадвартай иргэн боостой. Тий. Харин тий. Одоо ингээд улс орнуудын иргэдүүдийн чадварыг харьцуулаад ингээд үнэлэмж гаргах юм бол хилтэй гэдэг юм эсвэл боловсралтай юу түүхээ мэддэг үү юу хийж чаддаг вэ тэр чадвар хал явна шүү дээ. Тий. Манай үеийнхнийг нэг зүгээр комеди ч жоохон ингээд шоолдсон шүү дээ. Гэхдээ гоёор ингээ нэг чадахгүй юм байхгүй. Яг чаддсан юм хэрэг хэцүү. Гэтэл нэг юм өгчвөл ямар ч нэг сакс тоглолч нь. Эсвэл нэг телевизээр өвдөрчүүл онгойлгочоод ингээ засчихна гэд. Гэр дүүрэн аав байл шүү дээ. Бүх юмыг мэддэг чаддаг аав байл шүү дээ. Тэгээд эн чин болохоор ажил хийж сургаад байгаа. Уул нь бол ингээ наадалд харахад ийм юм шиг үнэ. Цаана энэ хүн юу бодсон гэхээр ажил хийж сурах юм байна те. Ажил хийж сурна гэж хөдөлмөр юм. Хөдөлмөр гэдэг чинь эмх журам юм байна. Ингээд нөгөө нэг 3 ээгийн үзүүлэлтээ ийшээ явах юм байна. Тэгээ гал нь ажил хийж суугаад байгаа гэсэн тийм чи эргүүлээд нөгөө хүүхдүүдэд өгөөд мэдгэдэггүй өргөөд байгаа юм. Цэвэр агаарт байлгаад байгаа байхгүй тий.
Тэгээд байгаль орчиндөө байлгаад тэгээд ургамал амтан те энэ өмнөний бүх үнэрийг аваад тэр байглаасаа бүх юмаа мэдрээд энэ болгоныг хараад байгаа хөөх. Тэгээ нөгөө шуудын гангнаа те юу байдیں۔ Тэр анхны алхам болом кинонд чинь те тэр байгальтайгаа танилцаад ингээ явах юм. Энийг олохын тулд энд ийм ажлууд хийгээ явуулсан байгаа байхгүй юу? Энэ хүн. За тэгээд олон улсын хүүхдийн найрамд цуслан гэж байгаа. За тэгээд энэ цуслангийн чинь байгуулмаар энэ цуслантай байх хэрэгтэй байна, ингэх хэрэгтэй байна. За тэгээд Эрдэнтийн анхдагч залуусыг тэнд байлгая те ингэж басгая Эрдэнэт гэдэг ийм хот басах юм залуусын хот босч байна. За илгээлтийн эзэд гэж байх юм байна, ингэх юм байна. Энэ болгоныг хийгээ явуулж. Цаашаа би өчнөөн зүйл байгаа дуртаж барахгүй. Тэгээд бас дээрэс нь ярьсан юм нь харин тий одоо энэ хажуугаар зохиолоо яваад байгаа тэр рома юм бичээд байгаа. Тэгснээ бас дахиад ярьжсэн юм нь болохоор бидэнд 5 ушин мал байгаа. Үнэ. Энийг 10 болгоё гэжсэн. Тэгэл бас хүмүүс гайхаж байгаа шүү дээ. Юу юм гэсэн чинь загас зүгий туулаа гахаа дахиа үржүүлгийн юм юмтай болох хэрэгтэй байна те. Тэгээд төдөө энийг болохоор нөгөө хүмүүс болохоор төдөө махны нөөц бэлдэн гэж аквариум загас тижээж байгаа гинэ минэ гэж тухайн үед ингэж жоохон шоглож моглож ингэж хэлсэн л та. Гэхдээ одоо бид нар хардаа одоо бид нар загас те тэр дахиа гахаа нэ тэр бүхэл юм яадаг болсон байгаа. Бид нар бүр энэ компаниудтай гоё шүү дээ. Тий. Тэг эн чинь нөгөө суурин тэнцээс хийж тавигдчихж байгаа байхгүй. Тэгээд энэ их ажлын хажуугаар зохиол бүтээл нь явж ирснийх нь нэг нь шүү дээ. 1981 онд зөв кино болгоод гарсан Говь ханган тулалцсан гэдэг киноны зохиолыг бас бичсэн байгаа байхгүй. Үнэхээр яаж амжуулсан юм болов л гэж бодож байна. За маань нэвтрүүлгийн ингэж аана л да. Доктортой өсөлтийг тууштай байдлаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх болно гэд Apex Capital гэдэг үн цаасны компани биднийг ивент цэцгэж байгаа. Энийг хэдүүлээ зүгээр ингэж төсөөлөе. Та бүхэн маань өөрсдөө ямар компанид ажилладаг вэ? Эсвэл өөрийн говийн бизнестэй юу? Энийг хэдүүлээ үргэлжлүүлэх чинь гэж яг дор төсөөлцгээе. За би бол яг од мөндөр дээр төсөөлье. За тэгэхээр энгийнээр тайлбарлах юм бол хөрөнгө оруулагчд маань манай од мөндөр компанийн бид нэг бонд гаргана л гэсэн үг л дээ. Тэр бондод хөрөнгө оруулж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулж байгаа нь энэ бонд гаргаж байгаа од мөндөр компанид мөнгө зээлж гинэ гэсэн үг юм та бүхэн. Тэгэхээр од мөндөр компанид бондоор яах чинь гэхээр тэр татхан төлрөөсөн дүнгээрээ дараагийн шин төсөл одоо чинь од мөндөр хүүхэд гэдэг ч юм од мөндөр инглиш ч юм уу те. Ингээд дараагийн төслүүдтэй тийм одоо нэг хөрөнгө оруулах гэдэг шүү дээ. Тэгээ бүтээгдэхүүн үйлчлэгээ бий болгох, чанар төрлөө сайжруулах гэх мэт ингээд эргэлтийн хөрөнгө болгон ашиглагддаг гэдгээрээ бонд нь их үнцэн шингэсэн хөрөнгө байна. Тэгэхээр таны ингээд оруулсан хөрөнгө чинь нүдэн дээртэй од мөндөр хэрхэн одоо илүү одоо хүмүүст хэрэгтэй юм хийж ийн гэдэг нь ингээд нүдэн дээр чи харагдах учраас тэр хөрөнгө оруулалт их гоё харагддаг. За тэгэхээр та дотоодын үйлдвэр үйлчлэгээ бүтээн байгуулалт хийж байгаа одоо олон компанидтэй хөрөнгө оруулалт хийснээр энэ хүүгийн өгөөж авахаас гадна өөрийн хөрөнгө оруулалтын үр дүнгээ тэр компани бүтээн байгуулалтаас бодтер гарах боломжтой байна шүү дээ. Тэгэхээр таны оруулсан хөрөнгө оруулалт нь тухайн компани төдийгүй хамгийн гол нь манай эх орны маань эдийн засагт бидний өдөр тутмын хэрэглээг илүү чанартай болгож байдгаар их сайхан зүйл. За тэгэхээр ер нь бонд нь зохицуулагч байгууллагаар бүтээгдэн гардаг байгаа. Тэгэхээр үнэт цаас гаргагчийн барьцаа баталгаагаар хангадаг гэж. Тэгэхээр эрсдлийн хувьд энэ маш бага болгоо. Тэгэхээр хүүн тогтмол өгөөж өндөртэй гэдгээр их давуу талтай. Жишээ нь бондын хүчин дунджаар жилийн 18-аас 19, за бараг 20% ийм өндөр идэг. Тэгэхээр таны хөрөнгө оруулалтын түнш чинь харин хэм бэ гэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн эвэнцдэгч Apex Capital гэдэг үн цаасны компани. Тэгэхээр энэ компани бол тусгай зөвшөөрлийн өрөөнд аж ахуй нэгж байгууллагуудад хөрөнгийн зах зээлээс тэр шаардлагатай санхүүжилтийг олж өгөх хэрхэн олж өгөх гэхээр танд зөвлөнө гэсэн үг. Тэгэхээр хамтдаа ярилцаад те Apex Capital-ийн одоо мэрэгчлэнтэй та би ийм хүсэж байна. Надад яг ингүүл яах вэ гэд бүх юмаа хамтарч байгаа. Тэгээд бонд гаргаад та энэ их орондоо хэрэгтэй энэ гой зүйлийг одоо хийж болох нь шүү дээ. Тэгэхээр ямар дугаар руу залах вэ гэвэл 7510 75 тэг 7510 75 тэг Apex Capital гэдэг ба. Та Apex цэг эмэн гэдээ бас аль бие усны сайтаар нь ороод үзэж болно шүү. За баярлалаа хамт олонд. За баярлалаа. За тэгээд түрүүний хэлжсэнээр хүүхэд залуучуудад те ерөөсөө л ингээд байж болох чаддаг мэддэг үдсэн харсан бүхэл юм өгөөд байх хэрэгтэй гэл ингээл зүтгээд байгаа. Тэгээд энэ хүүхэд залуучуудад хүрэх бас нэг юм дахиад нэг давуу тал тухайн үед байсан хамгийн том хэл мэдээлэл нь сонин мөн байгаа шүү дээ тий. За тэгээд сонин дээр мэдээж нөгөө урт романуудыг тавьж болохгүй. Тэгэхээр богино хэлбэрийн байх хэрэгтэй юм байна. Тэгээд тэр нь богинохон ч гэсэндээ яг хүнд өгөх ёстой мэдээлэл өгчдөг, шинжлэх ухааны баримттай, тий, суурьтай, судалгаатай ийм юм байх юм байна. Тэр нь ийм богинохон нийтлэл ч юм уу, тий нэг юм одоо нөгөө барууны ихний бичээд байгаа эссе ч юм уу гэд бас ингээд сонирхоод явж байгаа байхгүй яг энэ ажлынхаа хажуугаар. Тэгээ энэ Монголын хувьсгал залуучдын хэвлэлийн одоо Монголд байгаа одоо залуучуудын
Монголд байгаа залуучуудын 80%-ийг ингэж байгаа байхгүй юу? Игнэндээ нэгтгэсэн энэ газар. Тэгээд гишүүдийнх нь тоо аль хэдийн 251 мянгад хүрсэн яг энэ Дутуугаа үдчихэж байгаа үед. 251 мянган гишүүдтэй гэхээр энэ бүр маш том хөдөлгөөх хүч байгааз. Тэгээ эн чинь угаасаа бүр түүхэнд байгаагүй дээд амжилт юм уу. Өөрөө энэ зохиолч хүний хувьд бас нэг давхар ингээ залуучуудаасаа зохиол мохиол бичиж байгаа хүмүүсийн бичвэр юмнуудыг харж агаад тэн яруу найрагч марагч болох гэдэг хүмүүсийг татчих маттай юм байна л да. Энэ дунд нь бидний мэдих Даш Балбараас эхлээд зохиолч Нагаан буу хүртэл ийм олон авьяас бэлэгтэй зохиолчдыг хөдөө орон нутгаас нийслэл рүү татаж хүүхд залуучуудын байгууллагад дамжуулан амьдралд нь хөл тавиулж исэн. Ямар гой. Эн чинь тэгээд зөвхөн 1-2 л дуудаж байгаа болохоос 251 мянган залуучдаас яасан гэж бодож байна. За одоо энэ залуучуудын хийж бүтээсэн энэ залуучуудын эртний хийж бүтээсэн зүйлийг хэлж байна. Эрдэнэ тод уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр те хөтлийн цемент чохон үйлдвэрийг залуучуудын соёлын төвийг гутлын үйлдвэрийг эхнэлхсийн төвийг булган хар орны өндөр хүчлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламжийг налаах шарын голын нүүрсний уурхай Улаанбаатар хотын ханы материалын эхнэлхсийн төв нийслэлийн залуучуудын соёлын төв хүүхд залуучуудын усан бассейн хүүхдийн ордон пионерын ордон халах голдох хөшөө тусгалын цогцлбор үйлдвэр хөдөө аж ахуйн олон чухал байгууламжуудыг яг энэ залуучууд Дутуугаан өдөрлөхөнд байхад гэж хамтдаа хийж бүтээж бидэнд үлдээсэн. Би бүр яг энэ үеийнхэндээ бүр талархаа таньш. Та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр ийм буцалсан үе байжээ. За ингээд 84 он хүртэл залуучуудын байгууллага удирдсан. Тэгээд энэний хаар дээр нөгөө хэлээдсэн шүү дээ нөгөө хүүхэд залуучууд гэдэг чинь ирээдүй юм байна. Тэд нартай бид нар чаддаг мэдгээ өгөх ёстой байна. Өөрөө нөгөө маш их сонирхож маш их судалдаг хүн. Тэгээ миний хийж чадах зүйл бол нөгөө бичээл үлдээгээл аль болох ингэхэл юм байна гэд барьж авсан ажил нь хүүхэд залуучуудын нэвтрэх хийдэл 3 бит. За миний амьдралд хүүхэд залуучуудын нэвтрэх хийдэл хэрхэн нөлөөснийг би зүгээр ярьж өгье. Хүүхэд залуучуудын нэвтрэх хийдэл нэг энэ би Монголынхаа ямар олон сайхан амьтан байдгийг, ургамал байдгийг бас ийм бахархалт хүмүүс байдаг. Хүүхд залуучдын нэвтрэгдэл нэгээс би мэдж авсан. Энд бид те маш олон зүйл байдаг. Би үгийн сүлжээ зохиох туртайсан. Пэш үгийн сүлжээ би бөглөх туртайсан. Хариулт болгоно нэвтрэгдэл нэг дээр гэдгсэн. Тэгжээд нэвтрэгдэл 2 гарч ирсэн. Тэгэхэд би 2 3-ыг андуурч магадгүй 2 дээр нь Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын тэр 15 бүгд найрамд улсын тухай их байд. Зөвлөлт социалист Зисминху бид нар Зисминху гэдгээс. Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Орос улс, Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Молдав улс гэх мэт 15 ингээд улс нийлээд энэ зөвлөлт улсыг нийлүүлсэн байна гэд тэр үндэстэн болгоных нь гоё ингээд хувцас сундар нь юугаараа өөрийн соёл нь юугаараа өөрийн энэчээс мэдж авч ил. Гэтэл хүүхд залуучдын нэвтрэгдэл 3 нь гарч ирснээр миний амьдрал тэр чигээр өөрчлөгдсөн. Тэнд Бетховен, Моцарт тийм би намтар уншиж гэлсэн. Тэгэд би тэрийг өөрөө сонсомоор санагдаад сонгодог үрлэх дуртай болсон. Хажуугаар нь Галилей ч юм уу маш олон Коперник гэдэг эрдэмтдийн тухай уншичаад намтрыг нь уншичаад Жордано Бруно гэдэг ч юм уу те хөөх ямар сони ингээд тэгэд би одоо оронд орсон. Бүр энэ гайхалтай байхгүй. Энэ дээр бүх улс байдаг. Би 195 улсыг эндээс л мэдж авсан. Хамгийн арт нь улс бол нийслэл байдаг гэсэн. Тэгэд би жоохон хөлт 10 чүрэг өөхөд энэ номыг артлаас нь харжаад ээжээс та энэ номыг харжаад ямар ч хамаагүй улсын нэр хэлдэг ингээд асуудаг ингээд Молдав гингүүд би панк гэл шууд одоо нийслийг хэлдэг ч юм уу. Бүр баг багтаа 195 нийслийг мэддэг л шүү дээ. Энэ бол тэгэхээр төдвийн те лодонгийн төдвөг жинхэнэ жижигхэн нэг хүндрэлтний нэг эс болсон зүгээр зандаад ямар том ингээд өөрчлөлт авчирсан энэ аахгүй. Энэ нөгөө нэг соён гэгэрүүлж чадах утга шүү дээ. Алтан гацсан. Энэ бүх юм мэдэж болно те. Бүгднийг буулгаж үлдээж бүгднийг өгч нөгөө нэг яг ингээд төрсөн дүүдээ ч юм шиг те бүх залуучууд руугаа өгч ийн гэсэн үг байхгүй. Энэ болохоор одоо 1900 одоо 80 тийм хүүхд залууч 83 оных. Тэгээд түрүү хэлжсэн да нөгөө аав нь сургуульд орохдоо цүү сурахтаа модон цүнх хийж өгөөд ингээд өгчээсэн гээд тэр яг модон цүнхийг хийж явахдаа өөрт нь нэг домог ярьж өгсөн юм байна. Тэгээд тэр домгийг төдөвгөө өөрөө ингээд 40 орчим жил ингээд бодож ингээд дотроо тунгааж явж байгаа. Давхар ингээд бас ингээд юм судалж ингээд харж холбож ингээд явж байгаад 85 онд роман болгон гаргасан оройг үсв. За тэгээд ингэсэн шүү дээ нөгөө ингэж байгаа залуучдын байгууллагын ажил нь бол дуусч байгаа. Тэгээд энэ чинь 80-аад оны дунд үетэй залгачж байгаа байхгүй. Тэгэл яг хойно социалист
одоо нэг холбоо чинь те нуран унах болоод ингээд Монголч гэсэн цаг эвгүй болцсон ийм үе. Тэг ингээд байж хат нэг 87 онд бид нар нэг жагдлын лавгагаа чинь нэг найз лочин дээр орж ирээ те би ажилд ормоор байна темс төсөөд ирлээгээд өгч ирсэн шүү дээ. Тэнгууд лочингоо чинь бариад дарга дээр орж исэн та. Тэр дарга дээр төдөөгөө сууж байгааз. Тэгэхээр төдөөгөө болохоор 1984 оноос энэ үнэн сонины эрхлэгчээ сууж байгаа. Тэгээд үнэн сониныг яг авах үед нь болохоор мэдээж нэг олон одоо мундаг хүмүүсийн гар дамжсан. Энэ улсад үнэн байх ёстой гэсэн бат итгэлтэй орж байгаа. Тэгээд ерөөсө хурц байна, дайчин байна, үнэн байна. Ард түмэнд яг үннийг л өгнө гэдэг ийм баримталтайгаар эрхлэгчээ нь орж байгаа байхгүй. Тэгэл энэ дээр би нэг түрүүн төлөв дээр хэлэхдээ нэг анзаараагүй юм билээ. Одоо жишээлбэл нэг бичгийг бариад орсон чинь Горькийн нэрмжид утга зохиолын том сургуулийг Темс гэж идэг. Яг л хэрэгтэй юм байна гэж байгааз. Тэгэхээр нөгөө социалистийн одоо зөвлөлтийн те юм болгон мундаг ийм гэж байсан чинь нэг нөхөр орж ирээд эн чинь Темс л биш тэгээ хэлж яхад те тэрийг эвгүүцгүйгээр одоо өөрчлөгдөх гээд байгаа юм байна. Шин юм байна гэдгийг мэдэрсэн хүн энэ үгийг хэлсэн байгаа байхгүй. Одоо би анзаарж байгаа байхгүй. Тэгээ 84 оноос үнэн сонин эрхлэгчээр ажиллаад тэгээ түнөөс гарч байгаа юм нь одоо нөгөө тэр төрийн удирдлага нэтрээ юм хажууд манай хүн ч бас амар өндөр мэдлэгтэй боловсролтой байгаа шүү дээ. Тэрнээс бол одоо зүгээр нэг юм гарахгүй. Аим шиг юм гарна. За тэгээд хамгийн одоо эмзэг цэг буюу ард түмний бүх мэдээлэл авж байгаа тий угаагдвал угаагдаж болохоор энэ амар нарийн юмных нь үзүүтээр одоо төдөөг очих гэсэн үг байхгүй. Хамгийн том хэвлэл мэдээлэл бигнэлийг хэрэгсэлтэй юм. Тий ноён оргил дээр нь тий. За тэгээд үнэн бол өстой үннийг л бичих хэвээр ингэдэг байх хэвээр л дайрч. Тэгээ нөгөө нэг яг түрүүний хэлжсэнээр одоо нөгөө романаар уншуулж ингэж хүрч чадахгүй болохоор тий надад сонирн байна. Энэ дээр нөгөө хайгаад исэн юм нь яг нөгөө нийтлэл болон эссе бичлэлт. Тий. За тэгээд тэрийгээ бол олоод авцсан өөрийн төвшөндөө бүр супер юм дээд төвшнөр бичдэг болсон. Тэгээ өөрийнх нь одоо энэ үнэн сонин дээр орж байгаа нийтлүүд өөрийнх нь бичиж байгаа. Тэгээд нөгөө нэг сэтгүүлчдийнх нь тэг хүмүүсийн бичиж байгаа нийтлүүд багш тэдний чинь эрхлэгч нь бүгднийг зохицуулж өгөөл ингэн за дараагийн удаад ингэн дээр нэг юм оруулаад яг одоо ингээд дутуугаан гараар үнэн сонины бүх нийтлүүд орж байгаа байхгүй. Тэгэл үнэн сонин чинь бүр ингээд хүчээ аваад урд урдныхаас бүр илүү өмчлөлтэй болол. Тэгээ эн чинь зөвхөн захиалга нь гэхэд бүр 200 мянга давцсан байдаг гэлөө. Амар эсэ. Тэр чинь үнэн сонины тэр захиалга 200 мянга давна гэдэг чинь бүр амар өндөр үзүүлэлт юм байна л да. Тэгээд нэг сонины ард чинь 3-4 хүн гэхэр чинь ер нь үнэн сонин гарахад дугаар болгоныг нь ард нь сая хүн уншдаг ч юм уу. Ийм амар болоод эхэлсэн. Гэхдээ эндээс ахуулаад өвгөн мөндрийг буулгаж эхэлсэн байгаа байхгүй. Яг 80-аад оны дунд үеэс ахуулаад. Яад юм гэхэлэр за 20 дугаар зуунд Монгол улсад одоо хоёр том хувьсгал болсон гэдэг те. Хоёр дахь нь бол одоо 90 оны ардчилсан хувьсгал гэдэг те. Гэхдээ ардчилсан хувьсгалыг хийхэд бол мэдээж ард түмэн чинь бүгд те хөрсөн бэлэн байх болж байгаа байхгүй. Гэтэл тэрийг яг арчлалын тэр хувьсгал гэдэг зүйл те нэг юм бие олоогүй зүгээр нэг юм хий үзэгдэл маягийн байхад тэрийг яг мэдрээд таниад барьж аваад өөрөө хөт чинь болсон хүн бол лодонгийн төдөв байгаа байхгүй. За тэгээд яасан гэхэлэр яг нөгөө нэг одоо үгэн мөндөр гэдгээрээ те дайрч эхэлсэн. Одоо нэг социалист одоо гэдэг тийм нэр томьёоны ард бүр ингээд буруу тишээгээ хазаацсан маш том юм механизм яваад идэг те. Ямар их дарангуул явж байгаа. Тийм тэр их дарангуул явж байгаа. Тэр болгоныг мэдж байгаа хүн чинь зүгээр одоо тэр юутай ятэн те салбартаа юутай ятэн ирээдүйн хөгжилтэй юутай ятэн зүгээр яг үгэн мөндрөөр битүү юм багц гэж байгаа байхгүй. Тэгэл 80 оноо 85 6 оноос ахуулаад 90 он хүртэл яг тэгээ бөмбөгдсөн. Тэгэхээр ч нөгөө нэг ард түмэн үнэн сонин уншиж байгаа ард түмэн чинь бүгд за энэ нэг юм өөрчлөгдөх хэрэгтэй юм биш тий. Энд чинь ийм өөр байж болдсон биш тий гэдэг юмыг багаар салбар болгоноос мэдрээд аваад эхэлсэн байж байгаа. Тэгж байж хагаад ардчилсан хувьсгал гарахад тий. Ард түмнэр нэгдэлтэй гарсан шүү дээ гараад. Тэгээд тусгаардаг. Энийг эсэргүүцээгүй шүү дээ. Ард түмэн нэгдэлтэй гарсан байхгүй. Тэгээд 50-аар бууж өгдөг тий. Мэтчлэн энэ бүх юм явж байгаа. Энийний чи ард энэ скетнүүд явдаг юм биш үү? Нийгмийг ингэж хөдөлгдөг юм биш үү? Лодонгийн төдүгөө шиг ийм мундаг соён гэгэрэлзэгч нар хэр байгааг бол энд бид нар хоёр тал болж болох шүү дээ. За тий. Гэтэл ийм хувьсгал яаж охтны хамнаас цус гарав гэдэг чинь ямар хөрсийг нь бүр тултал бэлдсэн гэсэн үг байхгүй. Амар хос тий. Яаж. Тэгэд энийг ингэж мэдэрч явдаг хүмүүс чинь ийм хүмүүс байд юм байна. Яста биширмээр амьдрал. За тэгээд энэ үнэн сонины юм чинь бас дурдаад байвал дуусахгүй. За ингэж байж байгаад мэдээж ардчилсан хувьсгалаараа сүүлд нь одоо 90 онд чинь бас нөгөө нэг үндсэн хуулийг те бичилцэх энэ ажил дээр чинь одоо бидэнд байгаа хамгийн том бүр таны мэдхүн нэвтрхий тойл бол энэ хүн байгаад идэг. Тэгээд Монгол улсын үндсэн хуулийн дээр бол одоо оролцож бүтээсэн байдаг. Ингэж байж байгаад 1993 онд одоо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн байгаа юм. За бид нар нөгөө нөхцөл байдлын дээр хаасан ийсэн гэдгийг ярихгүй. Гэхдээ өрсөлдөөд ямар ч ялагдсан. Ялагдагдаад
эргэж боллоо шүү дээ. Ялгагдаад тэгэн гутлаа арт талд нь өөрөө нэг тэмдэглэл бичсэн байгаа. Өөрийнхөө хийж бүтээсэн болгоныг үлдээгээд явдаг хэд хэдэн бүтээдтэй. Энэ дээр ингэсэн бэл. Эзэн дээдэс минь Монголын ард түмэн билээ гэж сонгуулийн хөтөлбөртөө бичсний учир нь гэвэл тайлбарлалтгүй зүйл баха. Миний төлөө Хөдөө аймаг нутгууд хотуудын 287,322. За Улаанбаатар хотын 109,548 иргэн саналаа өгснөөр тооцоолбоос ард түмэн маань 40% нь намаагаа үнэлэн төрийн албанд зүтгүүлэхийг хүссэн хэрэг. Гэвч 4 хүний эсрэг 6 өөр саналтай, өөр сонголттой байснаар би тэрхүү хүндтэй мөртлөө өндөр хариуцлагатай осол нүгэл буян өгөөрөл гавья гай отсон үйл хэрэгт зарагдахаас хажуу тийш түлхэгдсэн юм а. Түүнд би баярлсан ч гомдсон ч. Учир нь ард түмэндээ өөр арга ухаанаар үйлчлэх халаагүй алба бас хураагдашгүй зэвсэг надад байгаа лээ гэж өөрөө тэмдэглэж үлдээсэн байна. За тэгээд өмнө нь сонины ажлаас 1996 онд чөлөөлөгдсөн. Тэгээд өөрөө дал гэдэг сонныг бас эрхлэн гаргаад саяхны хүртэл бас энэ дал гэдэг сонны хэвлэлтэнд явсан. За тэгээд ер нь бол өмнө соннынгийн эрхлэгчээр байж ийм том нөлөө үзүүлж явахдаа авдаг байсан цалин зүгээр томхон газрын цэвэрлэгчийн цалинтай хэмжээний цалин авдаг байсан гэж бас өөрөө тэмдэглэсэн байдаг. Тэгээд нөгөө эн чинь ингэдэг юм байна л да. Тэр нөгөө нэг нүр өгөөж юу юм гэхлээр ингэдэг юм байна. Хиний төдөвгөн битсэн тэр нийтлэл эсэнүүдийг бүгднийг базаад юм цоврол ботоолгоод гаргадаг юм байна л да. Тэрийг нь одоо сэтгүүлчээ сууж байгаа залуучууд тэ бүгд машин дээр мэд ч юм уу бүгдээрээ ингэж тавьж хагаад за энэ нийтлэлийг задлаа. Энэ эсээг задлаа. Энэ яаж бичигдсэн байна? Ингэж бичдэг юм байна. Ингэдэг юм байна гэдэг. Ард талд нь хэдэн мянгаараа хүүхдүүд сураад идэг. Тэр ганцхан бичсэн тэр 10 идэх мөртөөсөн. Төдөгөө чи өөрөө судалгааны бүр бүхэлдээ объект болчихлоо л да. Тий. Одоо бичиж шүү дээ, тий. Төдөө судалт ч юм том юм болчиход тий. Тэгэхээр ганцхан бичсэн тэр нийтлэл эсэ нь энийг яаж бүтээдин, яаж судалтын, яад гэдэг ингээд яг Монголынхаа хойч үедээ тэр сэтгүүлч нартаа эсвэл багш нартаа тий бүгдэнд нь ийм гарын авлага сурах хүч нь болоо яваад байгаа хөөхгүй. Энэ бол нөгөө нөлөө үр өгөөж нэ. За тэгээд олон сайхан залуучуудын сэтгэлд бол мэдээж нар мандсан. Энэ саяны дууддаг 270 хэдэн мянган залуучууд бол тий тэр үед бол ерөөсөө залуучуудын алтан гац нь энэ төдөв юм байна гэдгийг мэдчихсэн. За тэгээд энэ Говьалтай аймгийн нөгөө Халиун сум гэдээсэн шүү дээ тий. Яг тэр төрлөх сум өөрийнх нь тэр өссөн төрсэн газар нь төрсөн. Тэгээд бас энэ төдөгөөтэй нэлээд юм ойрхон үг мөгийг сонсож явдаг бидний бас нэг сайн мэдих одоо бүтээлч байна л да. Энэ хүн болохоор Баасангийн номин чимэд гэж хүн. Номин чимэд болохоор одоо мэдээж нэг анжелуудын домог момгийг бичснээр манах маш сайн мэддэг байна. Тэгээд номин чимэд яг нэг нутгийн нэг суманд төрсөн хүмүүс учраас бас ингээд хаяа уулзах боломж гардаг байсан юм. Сүүлд энэ Явуулангийн хөшөөний дэрэгд санал дээр хоёулаа жоохон ярилцсан гинэ. Тэгээд тэр тухайга номин чимэд тэмдэглэл болж бичүүлдээсэн. Тухай нэлээд настай болсон. Настай болсон. Хавар улаас гөлгөж исэн цагаа би хөдөө нутгаараа явсан тэр сонингоо дуулах сууж байгаа гинэ. Тэгсэн чинь төдөөгаа тэгж гинэ. Арга голын цацад бааюугаар айл өвлж гинөө гэдгсэн гинэ. Тэгсэн чинь өвлжнөө шургааган хашаа бариад өвлжж байгаа гэсэн. Голынхон тэр авд өгсөн чинь тийм ээ. Намайг баг байхад тэр авд чинь айл өвлжих байтугай мөсөөр дүүрчдэг байлаа. Чөтгөр тогтдог аргагүй хүүтэн байдаг байсан даа гэд нутгийн талд усаа ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь юу мөсөөр дүүрхээ ус нь одоо айгүйх татарсан шүү дээ гэдгсэн юм юм байна. Гэсэн чинь дарь ихийн голын ус хэр байна гэж асууж. Ямар дарь их гэсэн чинь та нарын яриад байгаа тэр дархинтын голын чинь нэр штэ дарь их гэж. Хойхон талд нь ширээ, урд талд нь өндөр мөс, баруун талд нь ханхар, 3 ус хүртэлх уудам их газар нутгийн гол уснууд нийлээд 99 булаг шанд дарь ихийн голд цутгадаг юмаа гэж хэлж ирсэн. Тэгэхээр нөгөө нэг багын тэр нөгөө нэг нутаг ус юм тогтоодог амар өндөр цээжлдэг гэдэг байгаа юм чинь энэ сүүлд хүртэл байж байгаа байхгүй юм ба штэ. Тэгээд одоо номин чимдгаа мэдхгүй байгаа. Номин чимдгаач одоо бидний хувьд бас л мэдлэгтэй хүн шүү дээ. Гэтэл тэр хүний мэдхгүй байгаа юмыг энд ингэ зааж өгч байгаа байхгүй. Нэрээ тийм байж тээ. За тоолоод үзвэл баг 99 хүрх юм байна. Олон салаач алга байгаа. Тэгээ дээр нь энэ уусан амтан ингэдэг өвчтөг тийм үхлийн ус байдаг гэж хүмүүс яриад идэг байсан. Домог шиг юм байсан гэдгсэн чинь. Юу яриад байгаа юм бэ? Домог биш тээ. Тэр чинь хүнхэр могоон даваа хоёрын дунд ирмэгт байдаг байхгүй. Их нууцсан газар үүдэг. Одоо би яг тэнд гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ яваад очих юм бол баримжаа байгаа. Газар орон нутаг ингэж багтаа зэдэлжсэн юм а ингэж тогтоож байгаа шин 80 гарц өгшин тий бүгдийг санаж байна. Тэгээд Явуугийн хөшөөний дэрэгдээс салахтаа надад одоо цаг хугацаа маш бага үлдсэн байна. Гэтэл бичих юм маш их. Залуугийн шиг ирч хүчтэй бичиж чадахгүй юм. Залуудаа нэг өдөд бичдэг байсан зүйлийг хэдэн өдөө сараар бичиж гинэ гэж хэлээд бүгтийж өцөөсөөр зөөлөн гიშгсээр явж бодвоо. Болон тойртол нь би сандал дээр араас нь хард суусан. Олон юм асуумаар байсан ч боломжгүй боллоо гэдгийг би тэгэхэд ойлгосон. Ингээд нэг их амьд судар өмнө нь хаагдж байх гаталсан гэж байгаа юм. За тэгээд
бид нар хамгийн гол нь бас харамсмаар зүйл нь саяхны хүртэл лодонгийн төдүүгээ бие түүхний дунд те амьдарч исэн. 2020 онд одоо 2020 оны 4-р сарын 3, хоёулаа яг 4 сарын 3 нэвтрүүлэг бичиж байгаа шүү дээ. 20 оны 4 сарын 3 буюу яг 5 жилийн өмнө яг энэ өдөр тэнгэрт дэвшиж тэр үед дэлхийн байдал хэцүү, Монгол оронд ч гэсэн бас хэцүү. Коронавирусын халдварт игдсэн гэдэг те. Тэгээд энэ гэр оронд нь бие муу вахт нь хүмүүс ирэх гэхээр нөхцөлтэй зовлонтой байхад төл засгийн шийдвэрийг дагнаа хэрэггүй гэдэг байсан. Тэгээд үр хүүхэдтэй захигтай болохоор за мэдээж одоо өнгөрн те. Гэхдээ түүний араас ийм хэцүү цагт битгий дуйлаад шууган болгоорой, битгий хүн амьтанд ингэж тарааж ингэж мингээрээ ийм байдалтай юм ингэж оршуулаарай гэсэн өөрийнх нь захиасын дагуу үр хүүхдүүд нь бас тэр захиасын дагаж оршуулах хэслийг гүйцэлдүүлсэн байдаг юм байна. Ингээд бид нар юу гэсэн юм биш те. Нэг сүр дүүлэн болоогүй шалтгаан ийм учиртай юм шүү дээ. Одоо ийм бүр агуусаа ингээрүүлж тэнгэр дэвшгэд энэ чинь Монгол дээр нэг ямар нэг шуух байсан шүү дээ. Яг коронавиг үеэр юм байна те. Би даан санахгүйсэн юм. Тэгсэн чинь л одоо ингэ төдөгөө өөрөө те ийм нас болж биендээ өвчин тараах вэ гэж те сэргийлсэн ба шүү дээ. Анханасаа бүр тийм байсан гэдэг байгаа юм. Ажлын 8 цаг л ажилдаг. Залуучуудаас ажлын 8 цаг л ажилладаг. Иннээс битгий гаж энэ дэг журам те хөдөлмөрлөнө гэх юм бол дэг журамтай байх хэрэгтэй байдаг гэд энэ болгоныг ойлгодог хүн байсан байна л да. Амьдралын төгсгөл хүртэл гайхалтай байна гэж байдаг. Үнэхээр гайхалтай. Тэгээд энэ одоо яг 50-50-аад оны хүмүүс маань одоо 70-аас 80 оны үед чинь яг тэр эд залуу байгаа хүмүүс шүү дээ те. Энэ залуучуудын 90 тэр цаг хугацаа бол Монголд бол нэрээ үнэлж барамшгүй маш том зүйлийг хийж бүтээж өгсөн. Тийм байна. Яг ингэж л бодлоо. Үнэхээр сэхэтэн үе. Сэхэтэн гэдэг бол өөртөө байгаа мэдлэгээ бусдад түгээдэг хүнийг сэхэтэн гэдэг. Тэр бөө юм мэдчихэд хин ч хэлэхгүй бол энийг ямар юмныхан сэхэтэн гэвт те. Тэгэхээр төдөг бол маш гайхалтай сэхэтнүүд юм байна. Яг бас ноён өриглүүд нэг юм да. Яахрахгүй. За баярлалаа. Үнэхээр гоё. За ингээд дэлхийгээр нэг тархан суусан хөдөлмөрч олон монголчуудтай шинжлэх ухаан тань мэдхэн од мөндөр сүгийнхэн Адр энерги нэвтрүүлгээр лодонгийн төдүүгэн бишрмээр амьдралыг та бүхэнд ярьж өглөө. Энэ удаагийн нэвтрүүлгийг эрүүл хүнсээр дэлхийг дайлан ураатай хушгин брэнд болон одоо таны бизнесийн тэр доктортой өсөлтийг тууштай байдлаар хангаад таны хөрөнгө оруулалтыг одоо тэр зөвлөх хийж өгөх Apex Capital үн цаасны компани үн цэтгэлээ. Та энэ нэвтрүүлгийг NTV телевиз болон Од мөндөр радио 83.3 болон 107 хос төлгөөнөөр хүлээн авлаа. За баярлалаа. За баярлалаа.